За та бүхэнд амьсны баярын мэнд хүргэе. Бие биендээ хандаад хэлгөө амьсны баярын мэнд хүргэе. Талаар жоохон бодож үзлээ. Тэгээд дээрэс нь надад нэг сонирхолтой түүх санаанд орсон. Тэгээд тэр түүхээс би та бүхэнд хуваалцъя гэж. Би 2004 онд Библийн сургалтын төвийн теологийн бакалаврын ангид элсэж орсон 2004 онд. Тэгээд 4 онд бид нар орох үед 40 гаруй оюутнууд нэгдүгээр курс шинээр орж ирж байна. Тэгээд ер нь бол уламжлал юу хий? Юу ясараа би бол энэ голын игнэний хамгийн хойно суудаг л да. Ер нь ямар ч ангид орсон. Тэгээд Библийн сургалт орж ирэл ер нь голын игнэний хамгийн хойно очиад суусан. Гэсэн чинь миний хажууд нэг ах ирсэн. Солонгос дөнгөж солонгос сураад төгссөн. Нэрийг нь хэлээд явах. Гэхдээ зарим нь баг таних байх та. Одоо дөнгөж солонгосоос Монголд хөөж ирээд Библийн сургалт сурахаар ирсэн дунд иргэн насны. Тухайн үед би их нартайгаа дөнгөж үерхэд явж исэн. Ер нь бол гэр бүл байгуулаагүй байсан 2004 он. Тэгээд тэр ах маань бол аль хэдийн амьдралаа байгуулад 2-3 хүүхэдтэй болоод бизнесээ эхлүүлээд солонгост очиж ажиллаад яваад тэгээ буцаж ирээ Библийн сургалтаа сурахаар ирсэн тийм дунд иргэн насны ах байсан. Ах дээрийн нэг юм нь ерөөсөө эхнээсээ эхлээд 4 жил бид хоёр хамт ширээд суусан. Гэхдээ эхнээсээ эхлээд нэг юм таарддаг байсан. Тэрний юу гэхээр мань хүн бол тийм нэг сонирхолтой ихтэй. Гайхамшиг ихтэй. Ямар сандаа сүүлдээ би бүр мань хүнийг хочлоод юу гэж нэрлсэн бэ гэхээр гайхамшигын каталог гэж нэрлсэн. Ачаа сонин гайхамшгуудыг ирж ярина. Би болохоор шал өөр хүн. Яагаад гэхээр би болохоор яадаг вэ гэхээр юмд ерөөсөө итгэж өгдөг. Юмд хөдөлдөг угаасаа сонин марингууд ахыгаа тэр ер нь бол дарна. Тэгээд тэрнээс болоод нэг удаа нэг ийм дээр бүр муудалж ирсэн. Мань нэг удаа хурж ирсэн. Илиягийн хэсгийн Библийн ишлэл дээрээс нэг ийм өгүүлбэр гаргаж ирсэн. Тэр нь ингээд тос нь асхангууд ингээд дуустахгүй гэдэг хэсэг байсан л ба. Бид хоёр Херменевтик дээр нь маргаан хийсэн. Мань хүн энийг ариун сүнс гэж нэрлсэн. Илиягийн тос асгаж байгаа хэсгийг ариун сүнс гэж нэрлсэн. Тэгээ би догоглоод нөгөө ахыг хажууд нь сууж байгаа болохоор үгүй та наадах хаанаасаа ариун сүнс гаргаж ирээд уншаад байгаа юм бэ? Наад нэг юм тос те ваарнаас асгаж байгаа хэсгээс яаж ариун сүнс гаргаж ирээд уншаад байгаа юм бэ? Тэгэд мань хүн ариун сүнс гэдээсэн. Ер нь ямар ихтгэлтэйг та надад ойлгож байна те. Тэгээ ямар сайндаа манай хүн нэг өдөр над дээр амар баяртай орж ирж байна. Хичээл дээр 3 жил бид хамт сууж байгаа шүү дээ. Тэгвэл яасан бэ хаа яасан баяр хөө. Би компани байгуулчлаа. Тэгснэ компанийн нэр нь чи юу гэж бодож байна гэх. Ямар нэр өгсөн гэж. Pentecost гэдэг нэр өгсөн гэнэ компани. Тэгээд тэр ах маань нэг удаа надад нэг гайхамшиг ярьсан. Би бараг итгэнгээ алдсан маань юу яасан бэ гэхээр. Африкт нэг тийм алдартай крусейд хийдэг Германы алдартай. Би одоо яг нэрийг санахгүй байна. Крусейд хийдэг. Тэр хүнийгээ тухай байнга. Тэгээд тэр хүн Африкт хэдэн сая хүн цуглуулад крусейд хийсэн. Тэгээд тэр крусейдэн дээр хүмүүс австай хүмүүс төрж авчирсан. Авсан хитж байгаа хүмүүс төрж авчирсан. Тэгээд тэр гайхамшиг нөгөө крусейд хийж байгаа хүн нь авсан дэвтэж байгаа хүнд гар хүрээл амьлуулад байсан гэж нэг өдөр маань надад ярьсан. Сонирхолтой. Итгэхгүй хоёроос дотроо. Тийм биз. Крусейд хийж байгаа л ингээл сайн мэдээ ярьж байгаа л австай хүмүүс ингээл төрж авчраал байсан гинэ. Тэнгүүд манаа ингээл босгоод байгаа байхгүй тэр хүмүүсийг. Тэгээ тэрэндээ бол өөр амар сайн итгэв. Тэр итгэлийг би шүүж чадахгүй яагаад гэвэл энийгэнтэй итгэж байгаа учраас. Гэтэ өнөөдөр бид нар амьдлын өдөр тийм. Тэр амьлал бий болсон гэдгийг би та нарт австай хүн авчирч байгаад амьлуулад баталгаа авч чадахгүй тийм. Тэгэхээр бид нар эзэн Есүс амьсан гэдгийг яаж мэдэж байгаа? Бидний итгэл үнэмшил бусад итгэл үнэмшлээсээ юугаараа ялгаатай. Та өөрийнхөө зүрхийг ингээд шалгаад те хинд чигдгүү нууц өрөөнийгөө болонд очихдоо за амьлал те хүн амьлна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж боддог. Хамтдаа бүгдээ Иохан номны 20 дугаар бүлгийг харъя. 20 дугаар бүлгийн 24-өөс 29 дугаар шин. Тэр энэ ишлэл эхлэхээс өмнө Иохан номны бусад хам сэдвүүдийг нь харах юм бол дараагийн слайд руу орё. Хам сэдвүүдийг нь харах юм бол сонирхолтой үйл явдлууд их болсон. За
Дараагийн слайд. Явуулснаа. За хэдүүлээ 20 дугаар бүлгийн өмнөх бүлэг 19 дугаар бүлэг рүү та нарыг хараад үзье. 19 дугаар бүлэг дээр. За 18 дугаар бүлгийн 1-ээс 11 дугаар ишлэл 18 дугаар бүлгийг та нар ингээ гүйлгээд харах юм бол энэ дээр Есүс баривчлагдж байгаа түүх гарч байна. Тэгээ сонирхолтой та нар энэ Есүсийн баривчлагдсан өгүүлэмжийг ингээ дагаад ингээ айгүй нухацтайгаар уншаад үзэх юм бол энэ өгүүлбэр ойлгомжтой байна. Есүс өөрийнхөө баривчлагыг өөрөө удирдах гэсэн. Сайн уу? Тэ? Өөрөө удирдаад нэг удаа бүр дагалдагч нар нь эсэргүүцэх үед нь зогсоогоод би баривчлагдах хэрэгтэй гэдэг ингээд харж байна. Тэгээ нюансыг та нар харж байна. Тэгээ өөрөө удирдах байгаа байхгүй энэ юг. Тэг дараалал цаг хугацааны дарааллыг өөрөө хөтлж авч явж байгаа Есүс. 18 дугаар бүлгээс харах юм бол 18-ээс 1-ээс 11 ялангуяа та энэ унших юм бол Есүс нэг тийм баривчлагаас айгаал, цутаагаал, сандраал ингээл тийм болоогүй юусэн. Тэр баривчлагад айгүй хүл хандсан. Тэгээд тэр баривчлагыг өөрөө удирдсан. Юу болж байгааг нь өөрөө мэдчихсэн. Санаатаагаар энэ болгоно хийжсэн. За дараагийнх нь слайд. Харин хууль шүүх үйл ажиллагаа өрнөсөн 18-12-ээс 19-16 хүртэл шүүх үйл ажиллагаа өрнөсөн. Тэгээ шүүх үйл ажиллагаанууд юуны Кайфын шүүхээр орсон, Пилатын шүүхээр орсон. Ингээд энэ шүүх ажиллагаанд ийш явагдах үед шүүх ажиллагаанууд нэг юмыг батлаад байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр энэ хүн буруу хөшөөл гэдгийг батлаад байсан. Буруутгах чадахгүй байгааг батлаад байсан. Тэгэхээр ямар ч байсан Иохан бол тэрийг маш тодорхой хэлж байгаа. За эхнийх нь бол Есүс баривчлагаагаа өөрөө хөтлсөн. Хоёр дахь нь шүүх өөрөө Есүсийг буруугүй гэдгийг нь хэлээд байсан. За цааш дараагийнх нь. Тэнгүүд 19-16-аас эхлээд Есүсийн үхлийн тухай ярих үедээ энэ үхлийг нь зүгээр нэг ийм үхэл биш, утга учиртай үхэл гэдгийг нь тайлбарласан байна. Ямар утга учиртай үхэл гэсэн бэ гэхээр гим нүглийн төлөө, бидний гим нүглийн төлөө үхсэн гэж хэлсэн. За энэ гурван чухал үйл явдлыг хэдүүлээ санийте. Нэгдүгürt нь Есүс бүхнийг хянж ийсэн. Хоёр дахь нь Есүс гимгүү байсан. Гурав дахь нь энэ үхэл бидний төлөө байсан. Есүсийн өөрийнх төлөө. За тэгээд дараагийнх нь үйл явдал буюу 20 дугаар бүлэг маань гарч ирж байгаа. 20 дугаар бүлгийн өгүүлэмжийн дарааллыг та нар харуул аюу сонирхолтой. 20 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлдэр 7 хоногийн эхний өдөр гэж хэлсэн байна. Энийг одоо сабат өдөр биш, энэ шабат өдөр биш те. Шабат өдөр өнгөрөөд нэгдүгээр өдөр, еврейчүүдийнхээр бол нэгдүгээр өдөр байсан. Одоогийнхоор бол биднийхээр бол бүтэнсэ өдөр байсан те. Тэгэхээр энэ өдөр бүтэнсэ болсон эхний үйл явдал нь булш нь хоосон байсан. За ямар ч байсан энийг Иохан аюул сонирхолтой хүүрнэсэн тийм. Булш нь хоосон байсан учраас тэр даавуутай норооцолцсон даавууг нь хараад тэгээд цаашгаа үйл явдал өрнөсөн. Ямар ч байсан шавнар нь буцсан. Шавнар нь буцсан чинь нөгөө булшийг хоосон байсныг нь зарлсан эмэгтэй мэн гадаа нь уйлаад төгсчихсэн тийм. Гадаа нь уйлаад төгсчихсэн хоёр дахь үйл явдал гэсэн. Тэр нь бүтэнсээ болсон хоёр дахь үйл явдлаар Тэнгэр элч нар гарч ирсэн. Сонирхолтой хоёр хүн гарч ирээд тэгээд гурав дахь нь юу болсон бэ гэхээр Есүс өөрөө энэ эмэгтэйд харагдсан. Үзэгдсэн. За тэгсэн чинь энэ эмэгтэйд үзэгдээд Есүс өөрөө айлдсныг нь Магдалийн Мари гүйж очиж шавнарт айлдсан. За тэгээд шавнарт айлдах үед бүтэн сайнны өвдөж болсон 3 дахь үйл явдал тохиолдсон байна. Энэ нь Есүс бүх дагалдагч нарынхаа дунд үзэгдээд тэгээд агуу захирамжаа өгсөн. Иохны агуу захирамжийг те би эцэг намайг илгээсний адил би та нарыг илгэнэ гэж айлдаад тэгээ ариун сүнсийг үлээсэн үйл явдал өөрөөс захирамжаа өгсөн үйл явдал. За тэгээ энэ үйл явдлаар дуусчих болох байсан те. Яг тэгвэл Матай ном энэ үйл явдлаар дууссан шүү дээ. Матай ном агуу захирамжаар дуусдаг те. Иохан гэхдээ агуу захирамжаар дуусаагүй. Яасан бэ гэхээр араас нь нэг сонирхолтой дагалдагч бүх дагалдагч нар байсан гэж энэ 3 дугаар үйл явдлаас ойлгосон чинь нэг сонирхолтой дагалдагч үлдсэн байсан тухай Иохан ном өгсөн. За тэгээд тэр дагалдагч нь нэг үг хэлсэн те. Ер нь бол энэ үйл явдлуудад би итгэхгүй гэсэн. Итгэхгүй л гэж хэлсэн. Тэгээд
итгэхгүй гэж хэлчихэд 8 хоног өнгөрсөн. Энэ үйл явдлаас хойш 8 хоног өнгөрсөн чинь дахиад нэг үйл явдал болсон тийм. Энэ 24-өөс бидний өнөөдрийн уншиж байгаа ишлэл ийм тохиолдсон байна 8 хоногийн дараа. За дараагийнх. Тэгэхээр энэ яг энэ хэсгийг өгүүлээд энэ бүлэг дээр Иохны зорилгыг Илж Иохан бичдэг. Тэгэхээр Иохны зорилго бол юу гэж хэлсэн бэ гэхээр 30-аас 31 дугаар ишлэлийг бид нар мэдж байгаа. Энэ номын зорилго юу гэж хэлсэн бэ гэхээр энэ болгоныг бичсэн шалтгаан нь та нарыг Есүс бол Христ Бурхны хүү гэдэгт итгүүлэх. Ингээд итгэснээрээ та нар түүний нэрээр амьтай болох, мөнх амьтай болно гэдэг зорилгоор би бичсэн гэж. Тэгэхээр саяны бидний уншсан бүх зүйлсийг Иохан биднийг итгүүлэхийн тулд бичсэн, зорилгоор бичсэн гэдэг энэ хэсэгт өгүүлсэн. За тэгээд дараагийн ишлэл рүү хэдүүл оръё. Тэгэхээр энэ дэр энэ 20 дугаар бүлэг бидэрт юуг хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ 20 дугаар бүлэг бүхэлдээ биднэрт юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр нэг санаа хэлэх гээд байгаа. Энэ Есүсийн амьдрал бол энэ үзэгдээ дагалдагч нартайгаа үзэгдээд энэ амьлаад байгаа амьдрал бол түүнийг Есүсийг бидэнд мөнх амийг өгч чадах Бурхан болохыг л батлах гэдэг юм 20 дугаар бүлэг. Есүсийн амьдрал. Зүгээр Есүс өөрөө өөрийгөө амьлуулаад тэгээ нэг юм димит хийнээд ингээд яваад байгаа юм бишээ гэдгийг тэгээ нэг эсвэл бол заримдаа зүгээр нэг хүн өөрийгөө амьлуулаад тэгээд цаашаа яах вэ? Ямар зоригтой байх вэ? Ийм асуудал ордог. Тэгэнгүүт саяхан би баримтад яриа нэвтрүүлгээр ороход тийм асуулт байсан л да. Есүс амьлсан л гэдэг юм. Тэр надад ямар хамаатай гэж. Надад яг ямар хамааралтай. Гэтэл Иохан болохоор яг Есүсийн амьлалтаар бүх утга учир гэж хэлээг. Энэ Есүс амьлсан нь өөрөө цаана нь явагдаж байгаа тэр нэг тийм нууц түүхийн хамгийн оргил хэсэг болж байгаа. Энэ оргил хэсэг болсноороо Есүсийг Бурхан гэдгийг ойлгуулах гээд байгаамаа гэдгийг л энэ Иохан ном хэлэх гээд байсан. Гэхдээ сонирхолтой. Тэр Есүсийг Бурхан гэдгийг хэлүүлэхдээ хамгийн итгэлгүй гэж харагдаж байгаа дагалдагчийн амаар Иохан ном хэлүүлээд дуусчих. Ер нь бол хамгийн итгэхгүй дагалдагчдын ам. Тэр хэсгийг рүү идэв орё. Дараагийн слайд руу оръё. Тэгэхээр ялангуяа энэ саяны гэсэн 20 дугаар бүлэг дээр ер нь дагалдагч нарын итгэлгүй байдлын тухай их ярьж байгаа. Хамгийн ихний үйл явдал дээр нөгөө хоёр дагалдагч гүйсэн те Иохан өөрийгөө аюул сонирхолтой бичсэн те. Би бол арай хурдан гүйсэн гэсэн Петрс те. Арай хурдан гүйгээд би яг аман дээр нь гүйчихэд яахаа мэдэхгүй зогсчихсэн чи Петр хажуухаар сүнх гэж өнгөрөөд ороод давыг нь барьж үзээд түүш чи амьдсан байж те гэж яг иймэрхүү өгүүлэмжийг Иохан хөөрнөс. Тэгээд тэр өгүүлэмжийнхээ төгсгөл 8 9 дугаар ишлэл дээр Иохан тэгж юу гэж хэлсэн гэхээр тэгээд түрүүлэн ирсэн нөгөө шав бурсанд орж хараад итгэв. Энэ итгэв гэдэг ямар утгаараа гэдгийг сонирхолтой та нар бодоод үзвэл яг амьдлалтанд бол итгээгүй энэ юунд итгэсэн юм бэ? Ямар ч байсан 9 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Учир нь тэр үгсдээс амьлах ёстой гэдэг бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа гэж. Өөрөөр хэлбэл дагалдагч нар Есүсийг амьлна гэж юусе бодоагүй байсан. Энэ үйл явдал хүртэл. За нөгөө алдартай эмэгтэй те амьдлалтыг харсан эмэгтэй хүртэл хэрвээ та нар харах юм бол 14 дугаар ишлэл дээр тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийг зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг тайсангүй гэж хэлсэн байна. Магдалины Мари Есүсийг таниагүй. 3 жил хамт байсан хүн нь амьлчаад байгааг хараад таниагүй. Яг таниагүй гэхээр магадгүй түрүүний Иохан юу хоёртой Петр хоёрт яг адилхан гэсэн тийм. Амьдлна гэж ерөөсө бодоагүй. Гэтэл нөгөө нь амьлчаад зогсож байгаа. Магадгүй тэгж бид нар дүгнж болох юм тийм. Ингээ харсан чинь сайхаас нэг хүн зогсож байна. Есүс гэж ерөөсө бодоагүй, таниагүй. Тэгэд мань хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хэлсэн ба. Эзэн хэрв та түүнийг зөөсөн бол хаан тавьсныг надад хэлнэ үү гэж. Тэгээд яагаад гэвэл энийг Иохан энэ хэсгийг тайлбарлахдаа мань хүнийг цэцэрлэгч гэж бодсон байна гэж тэ. Есүсийг цэцэрлэгч гэж бодсон байна. За 3 дугаарх нь бол Томсын хариулт. Нөгөө бүгдээнд нь үзэгдээд ганцаараа үлдсэн юм уу? Яасан те? Томс эсвэл гомдсон юм уу? Эсвэл уурсан юм уу? Мэдгүй. Яагаад ингэж драматик хариулт өгснийг бид нар ойлгохгүй. Гэхдээ маш аимшигтай драматик хариулт өгсөн. Юу гэж хариулсныг та нар харж байна уу? 25 дугаар ишлэл дээр. Бүгдээрээ л дагалж иргэн тойрных нь 12 дагалдагчийн нь 11 нь л бүгдээрээ шаагилдаад байсан. Бид нар хийснийг харсан, бид нар хийснийг харсан.
Яах. Тэгээд Томс уурсан баг. Тэгээ юу гэж хэлсэн бэ? Уурсан гэж хэлэх хэцүү юм тий. Тэгээ ямар ч байсан энэ дэр уурсан гэж хэлээгүй. Харин тэр түүний гартах хадаасны сорвиг нь үзэж, хадаасны оронд нь хурууга хийгээд, түүний хажуу руу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж хэлсэн баг Томс. Амар драматик хариулт хэлсэн тий. Юу ярьж байгаа юм тий. Та нар одоо Есүсийг үзсэн гэж юу яриад байгаа юм? Би тэр шарх сорив руу гараа хийж үзээд тий хавирга руу ингээ барьж үзэхээс нааш би наадахт чи итгэхгүй. Би итгэхгүй гэж. Өөрөөр хэлбэл монгол хэл дээр энэ 25 дугаар ишлэл дээр би итгэхгүй гэж орчуулж байгаа нь бол хэрэг манай магистрийн грек хэл судалж байгаа бах тий. Би гэдэг үгийг нэмнэ гэдэг чинь бол аюу хүчтэй штэ. Ер нь яг л үйл үг нь өөрөө тэгтээ тэргүй би гэдгийг агуулад явж байгаа үйл үгэн дээр дахиж би гэдгийг нэмнэ гэдэг бол ерөөсөө би яагаад ч итгэхгүй гэдэг монгол хэлний илэрхийлэмжтэй адилхан нюансыг тэн гэсэн үг. Ер нь энэ текст нь өөр. Даалгч нар бүгдээрээ итгэхгүйсэн тий. Тэгэхээр яг Томсын энэ хариултыг, энэ драматик хариултыг харахаараа би дандаа өөрийгөө олж хардаг ер нь. Төрөний нөгөө 2004 оноос 2008 оны үед бакалавр сурч исэн оюутан рууя яг л байгаад байгаа байхгүй. Тэгээ манай ах маань бол ил чинь те ингээл авсаар нь төрж ирэл амьдлуулаад байж. Би өөрийнхөө нүдээр харахаас нааш ер нь бол итгэхгүй л гэж бодоод байгаа шүү дээ. Би дотроо ер нь бол энэ сайхан худлаа авч ин даа манайх те энэ хинээсээ ийм балаа юм сонсчод сонь юм яриад яваад байдаг. Ялангуяа монголчууд бид бүгдээр л иймэрхүү байх гэж бодож байна. Хэрвээ та атеист нөхцөл байдалд өссөн бол тий. Бид нар нэг яг л ийм Томсын хариултыг ер нь бол Томсын асуултыг бид нар асуудаг тий байнга. Наад бурхнаа надад хавуулгаас нааш би итгэв. Тий. Наад Есүсээ чи баталгаас нааш би итгэхгүй. Эсвэл бол тий бүр одоо энэ драматик хариулт нь ямар хариулт байд юм бэ тий. Ингэж л бид нар хариулаад байгаа. Ер нь бол Томсынхоор. Бид нар амьдралтын тухай ярих үед ч гэсэн тийм дээ. Ялангуяа өнөөгийн энэ Монголын хүн амын 40% нь үл итгэгч хүмүүс те. Бурхан ямар нэгэн итгэл үнэмшил байхгүй хүмүүс 40% нь нийт 3 сая хүний. Тэгэхээр 3 сая хүний 40% нь биднийг юу гэж харж байгаа вэ гэхээр Есүс Христ амьлсан юм аа. Амьлал баярын мэнд хүргэе. Есүс амьлсан гэдэг биднийг юу гэж хэлэх бол Библиугаар хэлэх бахта те биднийг тэнэг хүн зүрхэндээ Есүс амьлсан гэж хэлдэг. Дуулал номон дээр нэг тийм ишлэл байгаа те тэнэг хүн зүрхэндээ бурхан байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр одоо бол манай нийгмийн өөрөө бол тийм болсон шүү дээ те тэнэг хүн зүрхэндээ бурхан байгаа гэж хэлдэг юм. Тэг мухар сүсгтэй хүмүүс гэдэг ангилал бас бид нар орох бах те ер нь бол. Тэр яг ийм нөхцөл байдаг. Бидний зүрх өөрөө бас ингэж хариулдаг. Бидний зүрхтэй. Би гараа хийж үзэхээс нааш итгэхгүй. Би яг нүдэрээ харахаас нааш итгэхгүй. Бурхан биднэрт ийм харуулах хэсгийг бүр мэдэхгүй тий. Бид нарт яг нүдэн дээр ингээд өгцөн байсан хүн ингээ авснаасаа ингээ гараад амьлж байгаа даа. Заримдаа би оршуулган дээр яг тэгж бодоод идэв. Ингээд бидний оршуулгын зан үйл байдаг тий. Яг толгой хэсгээс нь хагас хэсгийг ингээ онгойлгоцсон. Тэгээд хүмүүс ингээд үүдэлтийн ёслол хийгээд хүмүүс хараад ингээ байждаг. Тэгээд тэр биеийг харахаар, тэр хэвтэж байгаа биеийг харахаар амьд байгаад ямар ч шалгаагүй харагдаад байдаг тийм. Ер нь бол зүгээр ингээ унтж байгаа юм шиг. Тэгээд заримдаа би дотроо тэгж боддог байсан тэрийг хараад. Яг л нөгөө эзэн Есүстэй талита кум гэж хэлсэн шиг тийм. Би гараа тавиад талита кум гэдэг бол босоод ирэх болов. Нэг талаас амьдлалтанд итгэл, нөгөө талаас бодит факт тий хүн амьддаггүй шүү гэсэн факт энэ хоёрын зөрчил бидний дотор ингээд зууралтай байгаа тий зууралтай. Бид нар энэ дэлхийн дуу хоолойг дагах юм бол хүн амьдна гэж юу гэдэг юм. Харин энэ текстийг энэ бичвэрийг дагах юм бол энэ дээр ингэж хэлж байгаа тий бичвэрийг дагах юм бол Есүс ингэж хэлсэн. Хурууга нааш нь хүргээ. Yes.
Гарыг минь үз, гараа наашаа хүрг. Миний хажуу руу хий. Яг л хүсэж Томсыг хүсэж юм хүзүүгээр нь ороосон те. Ер нь бол хүү Есүс дунд нь үзэхдээ шууд наашаа хүрээд иргээ Томсд шууд гэсэн. За 3-га наашаа ийшээ хүрэг. Тэ гараа наашд нь энэ рүү хүрэг гэдгийгсэн. Хэрвээ бид нар 29 дугаар ишлэл дээр хэлж байгаа Есүсийн үгийг нь яг хадмалаар авч үзвэл Томс хүрээгүй. Тэ. Есүс юу гэж чи намайг харсан учраас итгэв гэсэн. Есүс яг хадмалаар тэгж хэлээгүй. Тэ чи надад хүрсэн учраас итгэв гэж хэлээгүй. Томс зүрхлээгүй баха тэ Есүс эзнийг харчаад хүрч зүрхлээгүй бах. Хэрвээ энийг нь бид нар хадмал утгаар харахгүй болвол тэ хадмал утгаар ингэж ойлгох юм бол Томс хүрээгүй. Тэгтээ Томс дуу алдсан тэ. Ямар дуу алдсан бэ гэхээр эзэн минь бурхан минь гэж хэлсэн. Энийг анхны зууны чуулганы эцгүүд юу гэж орчуулсан бэ гэхээр бид нар бол Монгол Библи бол минь гэж орчуулж байгаа. Анхны чуулганыхын энийг миний эзэн, миний бурхан гэж дуу алдсан гэж хэлж байгаа. Миний эзэн ба миний бурхан. Яг Монгол орчуулга дээр бол харьяал болж байна те эзэн минь, бурхан минь. Яг энэ хэсэг дээр үрээд ирэхээр нэг ийм асуулт бидний толгойд эргэлдэн тэ. Энэ зүгээр цочоод дуу алдаж байгаа дуу алдаад л теологийн буруу үг хэлчихв. Тэ. Өөрөөр хэлбэл тэ Есүсийг бурхан гэж дуудаж болохгүй шүү дээ. Еврей хүний хувьд тийм үстэй тэ. Еврей хүний хувьд зөвхөн эцэг бурханыг л бурхан гэж дуудах ёстой. Тэгэхээр ам алдаад ингэ хэлчихв тэ. Ам алдвал барьж болохгүй тэ. Акт алдвал яаж болохгүй. Зүгээр гинт сандарсандаа болоод шоконд ороод цочсондоо болоод эзэн минь бурхан минь гэдэг ингэ хэлчихв. Энэ хүртэл Томас Есүсийг бурхан гэж дуудаж ирсэн юм болоо та бодоод үзтээ. Бурхан гэж дуудаж ирсэн. Хэрвээ энийг магадгүй Томас шоктод хэлсэн байсан ч гэсэн Йохан энийг нь ингэж сэрүүлж бичих нь юу л бол те. Эсвэл бол яах вэ? Йохан бол яг энийг Томсын амаар хэлүүлж бичмээр байсан. Бурхан минь. Тэнгүүд бидний түрүүний нөгөө урсаж ирсэн хам сэдв үүнийг баталж байгаа байхгүй. Яагаад Есүс бурхан байсан бэ гэхээр тэр өөрийнхөө баримтчилгааг удирдсан. Тэгээ зогсоогоо тэр бүх өөрийг нь шүүж байгаа хүмүүсээр өөрийг нь гимгвэ гэдгийг нь батлуулсан. Тэгээ тэр үхэлдээ нүүр тулсан. Бид нар өөр бичээсүүдээс харах юм бол Есүс үхэлдээ нүүр тулахын өмнө Гетсемани цэцэрлэг залбирж байгаа залбирлаас нь бид нар ойлгож байна. Тэгээ Есүс үхлийг өөртөө хүлээн зөвшөөрөх гэж нэлийн тэмцэлдэж байгаа юм бид нар хардаг. Мэдчихсэн урдаас. Энэ бүх процесс дундуур явж байгаа дагалдагч нар юу болж байгааг мэдэхгүй дагаал яваад байсан тийм. Ер нь бол тэгээ Гетсемани цэцэрлэг залбирж байгаа дагалдагч нар нөгөө ядраад тийм нүдэн таталтаад тийм болдог шүү дээ. Цуглаан дээр тэгэхээр амар хэцүү тийм. Ер нь бол пастор номлож байгаа чи өөрөө ирэхгүй ядарсан ингээл нүдэн таталтаа. Тэгээд дагалдагч нар Есүс тэр яг л тийм бос тийм. Өөрөө ирэхгүй унтчих гал ингээл. Тэгэл унтангууд Есүс буцаж хурж ирээд бос сэргэг бай залбир гээл ингээл. Тэр тэмцэл дундуур дагалдагч нар өөрнөс. Гэхдээ Есүс яг тэр үглээ мэдчихсэн. Тэгээд загалмай дээр юу хийхээ мэдчихсэн. Тэгээд эцэст нь Есүс энэ амьдлаа ч гэсэн мэдчихсэнийг бид нар энэ хэсгээс харж байна. Тэгэхээр энэ зүгээр нэг хүн амьлуулах асуудал биш болчиход байгаа. Энэ амьлалтаар дамжуулаад цаа талд нь биднэрт өгөх гээд байгаа мессеж Есүс бол бурхан шүү гэдэг мессежийг өгөх гээд байгаа бурхан. Энийг бүр тэ энэ юу гэдэг эргэлзэгч Томас гэж дуудах юм уу, итгэдэггүй Томас гэж дуудах юм уу те. Яг бид нартай адилхан л да бид нар ч гэсэн фактн дээр үндэслээд итгэх гэл ингээд оролдоод байдаг нэг ийм хүмүүс юу гэж хэлж байгаа юм хэрэг энэ хүний амаар Есүс бол бурхан шүү гэдгийг нь Йохан эцэслэн хэлүүлж байгаа. Мөнхийн бурхан энэ амьлж байгаа үйл явц өөрөө ямар гүнзгий утга учиртайг энэ түүний үхлийг бид нар тайлбарлаж өгсөн. Түүний үхэл нь юу вэ? Бидний гим нүглийг бурхны өмнөх ноцтой байгаа гим нүглийн асуудлыг шийдвэрлэж те загалмай дээр цовдлогдож үхснээрээ буцааж амьлаад энэ амьлалт нь Христэд итгэгч нарт мөнхийн найдварыг өгөхийн тулд гэж хэлж байгаа мөнхийн найдвар. Тийм ч учраас бидний Библи амьлалтанд итгэх ёстой гэж
түрүүний нөгөө 30 31 30 дугаар ишлэлээр харах юм бол тэ итгэснээрээ та нар мөнх амьтаа болохын тулд би энийг бичиж байгаамаа гэж Иохан өөрийнхөө бичвэрээр хэлж байна. Бидний итгэл хаана тавигдах вэ? Эцсийн асуулт нь тэ. Бидний итгэл бидний нүдэн дээр тавигдах юм уу те? Ер нь бол фактаар те. Түрүүний манай ах бит хоёрын зөрчил шиг те. Авсаар хүмүүс төрж ирээд энэ ингээ амьлуулангууд бид нар тэрэнд итгэх хэрэгтэй. Факт нь. Эсвэл бол бидний итгэл бичвэр яг ингэж бичсэн байна. Тийм учраас тохиолдсон гэж бичвэрт итгэх итгэлээр бид нар амьлалтанд хандах юм уу? Үүнийг л Есүс хамгийн сүүлд нь уриалж байгаа. Яг уулан дээр их сургаал шиг сургаал үгээрээ. Уулан дээр их сургаал дээр юу гэж дуусгадаг вэ те? Ерөөлтэйе гэж дуусгадаг. Яг энэ хэсгийг Иохан буцааж авчираад хараагүй атлаа итгэсэн хүн итгэснээр ерөөлтэйе гэж дуусгасан. Хараагүй атлаа итгэсэн. Бид нар Facebook үзэж байгаад гоё юм дээр лаг дарчмаар байдаг те. Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр хараагүй атлаа итгэсэн хүмүүстээр би лаг таа гэсэн. Ерөөлтэйе гэсэн. Ийм итгэл рүү дараагийн үеийн дагалдагчдыг ийм итгэл рүү уриалахын тулд Иохан тий хараагүй атлаа итгэсэн хүн ерөөлтэй. Тэгэхээр би энийг тий та нарыг хараагүй атлаа итгээд энэ итгэснээрээ та нар түүний нэрээр амьтаа болохын тулд бичлээ шүү л гэж Иохан хэлж байгаа. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь энэ тий бид фактад итгэх юм уу? Бид хуруугаараа хурж үзээ тий нүдэрээ ингээ бодтойгоор хараад итгэх тийм үү? Эсвэл бол бид те бичээлд ингэж бичигдсэний дагуу итгэх юм. Энийг л Иохан биднээс асуугаад байгаа хамгийн сүүлд. Тэгээд бичвэрд бичигдсэний дагуу итгэдэг. Өөрөөр хэлбэл те хуруугаараа барьж үзэхгүй, нүдэрээ харж үзэхгүйгээр итгэдэг хүмүүс бол ерөөлтэй хүмүүс шүү гэж Иохан өөрийнхөө амьллын түүхээ дуусгаж байгаа яг энэ хэсэг. Хэдүүлээ хамтдаа бас ийм хүмүүс байцгаая тий. Иохны үсэж байгаа хүмүүс байцгаая тий. Эзэн Есүсийн хэлсэн ерөөлтэй хүмүүс байцгаая. Бидний итгэл тэгээ бидний харж байгаа, бидний мэдэрж байгаагаар биш. Харин бичээст юу гэж бичигдсэн, түүн дээр суурилсан итгэл үнэмшлэр амьдрэх хүмүүс байцгаая гэж та бүхнийг дахин уриалж байна. За хамтдаа эзнийхээ өмнө очицгаая.